Монгол оронд маань дэлгэр сайхан зам болж намрын сайхан налгар өдрөттэй золгоод байна. Энэхүү сайхан налгар өдрүүдэд Монгол улсад барилгын салбар өсөж өгснээ 98 жилийн дохиож байна. Энэхүү баярын мэндийг Монгол улсын барилгын салбар, нийтийн аж ахуйн салбар, орон сууцны салбарт ажиллаж байгаа нийт үе үеийн ахмадууд, одоо ажиллаж байгаа нийт ажилчид, үе үеийн инженер техникийн ажилч та бүхэнд энэ сайхан баярын өдрийн мэндийг хүргье. Хот байгуулалт, барилга, орон сууцлалтын яам шинээр зохион байгуулагдсанаар Монгол улсын барилгын салбарын түүхэн нэг хуудсыг нээж ийнэ гэж үзэж болно. Энэхүү сайхан баярт өдрийн мэндийг хот байгуулалт, барилга, орон сууц, нийтийн ахуйн салбарын ахмад үе, одоо ажиллаж байгаа инженер техникийн ажилчид бидний хэрэглэгч та бүхэнд дахин хүргэж байна. Бидний зорилго бол шинэ хот байгуулалт, ухаалаг барилга, хүртээмжтэй орон сууц бидний гол ажлын зорилго байх болно. Салбарын үйл ажиллагаа үргэлжлэн тэлэхийн хэрээр эрх зүйн шинжилэл, барилгын норм наримтын бичиг баримтын зохицуултуудыг боломжсонгүй болгох, цаг үеийн шаардлагад нийцүүлэх, инженер техникийн ажилтнуудыг сургам мэргэшүүлэх чиглэлд өндөр ачлал өгч ажиллахаа илэрхийлэх хүсэж байна. Цаашид манай салбарын байгууллагууд бодлого, үйл ажиллагаанд орчин үеийн шинэ дэвшилтэт техник, технологиг нэвтрүүлж, хяналтын тогтолцоогоо боломжсонгүй болгож, байгаль орчинд ээлтэй, аюул ослоггүй үйлдвэрлэл явуулахад анхаарч, манлайлан ажиллахдагтай миний бие болон манай хамт олон итгэлтэй байна. Улс орны хөгжил цэцгэлтийн төлөөх бүтээн байгуулалтын үлс бүхэн дэлгэрэх болтугай. Та бүхэнд сайн сайхныг хүсээрэй.